За сайн байцгаана уу хүүхдүүдээ. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За багш нь Балархай гişгийн эгшигжүүлэх үүргийг дахин давтаж ярилцсанаа. За Балархай гişг нь эгшигт гүйгүүлэгчийг эгшигжүүлэх үүрэгтэй. Мөн заримдаг гүйгүүлэгчийг эгшигжүүлэх үүрэгтэй. За тэгвэл бүгдээрээ дараах үгэн дээр Балархай гişиг хэдэн үүрэгтэй ямар гүйгүүлэгчийг эгшигжүүлж байна вэ? Ярилцъя хүүхдүүдээ. За Балархай гişиг аа ямар гүйгүүлэгчийг эгшигжүүлж байна вэ? Сайтар ажиглаарай хүүхдүүдээ. Зүйтэй. За Балархай гişиг нь эр гүйгүүлэгчийг эгшигжүүлж байна. Мөн Б гүйгүүлэгчийг эгшигжүүлж байна. За яагаад Б гүйгүүлэгчийг эгшигжүүлж байгаа л хүүхдүүдээ? Зүйтэй. Б Балархай гişг нь урдаа эгшиггүй байна. Тэгвэл одоо Б эгшигт гүйгүүлэгч нь эгшиггүй байна. Тэгвэл А Балархай гişг нь хэдэн үүрэгтэй болж тарваа? За тоолын хүүхдүүдээ. 1, 2. Тэгвэл А Балархай гişг нь 2 үүрэгтэй байгаа хнэ. За загвар гэдгийн А Балархай гişг хэдэн гүйгүүлэгчийг эгшигжүүлж байна вэ? За зүйтэй. Эр гүйгүүлэгчийг эгшигжүүлж байна. В гүйгүүлэгчийг эгшигжүүлж байгаа л хүүхдүүдээ. За зүйтэй. В гүйгүүлэгч урдаа эгшиггүй байна. Тэгвэл А Балархай гişг В гүйгүүлэгчийг мөн эгшигжүүлж байгаа хнэ. За тэгвэл одоо хэдэн үүрэгтэй болох юм бүгдээрээ тоолъё. 1, 2. Тэгвэл А Балархай гişг маань 2 үүрэгтэй байх нэ. За тэгвэл Балархай гişг 2 үүрэгтэй байвал гэгдэхгүй гэж үзсэн шүү дээ хүүхдүүдээ. Хоёр үүрэгтэй Балархай гişг нь гэгдэхгүй гэж үзсэн шүү дээ хүүхдүүдээ. За тэгвэл одоо та бүхэн энэ цацраг Ахмад гэдэг үгийг Балархай гişг нь хэдэн үүрэгтэй болохыг бий дагаад зураарай хүүхдүүдээ. За зүйтэй. За багштайгаа нийлүүлээрэй. А Балархай гişг нь Г гүйгүүлэгчийг шийдвэрлэн Р гүйгүүлэгчийг шийдвэрлэн. За энэ тэгэхээр Балархай гişг маань 2 үүрэгтэй байгаа хнэ. За Ахмад гэдгийн А Балархай гişг нь Д гүйгүүлэгчийг эгшигжүүлнэ. Д заримдаг гүйгүүлэгч эгшигтэй ч байж болдог, эгшиггүй ч байж болдог шүү дээ. Харин М гүйгүүлэгч урдаа эгшиггүй байгаа учраас М гүйгүүлэгчийг мөн эгшигжүүлнэ. Инхээр энэ Балархай гişг маань 2 үүрэгтэй байгаа байх нэ. За багш нь гэрийн даалгавар дээр бүх ихэнх хүүхдүүдийн алдсан нэгэн үгийг авч үзье. За энэ үг шүлэг гэсэн үг байсан. Шүлэг. За шүлэг гэдгийн Э Балархай гişг хэдэн гүйгүүлэгчийг эгшигжүүлж байна вэ? За бүгдээрээ зурж үзье. Э Балархай гişг нь Г гүйгүүлэгчийг эгшигжүүлнэ. Элийг эгшигжүүлэх болон хүүхдүүдээ. За зүйтэй эл урдаа эгшигтэй байгаа учраас элийг эгшигжүүлэхгүй. За тэгвэл хэдэн үүрэгтэй байгааг нь тоолъё. 1. Зүйтэй энд Балархай гişг маань 1 үүрэгтэй байгаа хнэ. За тэгвэл 1 үүрэгтэй Балархай гişг маань яах нь хүүхдүүдээ гэгдэн гэж үзсэн шүү дээ. Гэгдэх нь. За наашаа сайн ажиглаарай хүүхдүүдээ. За багш нь энийг уншиж өгье. Дараах үгэнд Р үгийн М үгийн залгаж тайлбарлах гэсэн байна. За бүгдээрээ үгээ сайтар ажиглая. За энд нэг 5 үг байна хүүхдүүд. За Балархай гişг маань хэдэн үүрэгтэй ямар гүйгүүлэгчийг эгшигжүүлж байна вэ гэдгийг бүгдээрээ зуръя. За эхний амтан гэдэг үгийг харъя. Амтан гэдэг дээр А Балархай гişг хэдэн гүйгүүлэгчийг эгшигжүүлж байна вэ? За зүйтэй. Энэ гүйгүүлэгчийг эгшигжүүлж байна. За Т-г эгшигжүүлж байгаа л хүүхдүүдээ. Үгүй. Т бол эгшигтэй ч байж болдог, эгшиггүй ч байж болдог. За энэ бол зөөлрсөн гүйгүүлэгчийн ард орсон ганц заримдаг гүйгүүлэгч байгаа учраас эгшигжүүлэхгүй байж болох нь байна. За тэгвэл амтан гэдэг дээр А Балархай гişг ерөөсөө 1. Тоодоод үзэх юм бол 1 л гүйгүүлэгчийг эгшигжүүлж байгаа хнэ. Тэгвэл 1 үүрэгтэй гэж үзэх нэ, тийм ээ. За одоо тэгвэл бүгдээрээ энэ амтан гэдэг үгэн дээрээ Р үг М үгийг тохирохыг залгая. Амтан гэдэг маань өөрөө Р үг шүү дээ. Тэгэхээр Р үгийн Ийг авах нь байна. За залгая. За одоо А Балархай гişг гэгдэхгүй л үү, гэгдэхгүй л хүүхдүүдээ.
Өө зүйтэй. Нэг үүрэгтэй балархай ах шиг маань гээгдэн шүү дээ. За залгаж үзье. Нэг гэдэг гээжч юм байна. За одоо тайлбарлаарай гэсэн байгаа. За бүгдээрээ тайлбарлая. Энд амтан гэдэг А маань амтан гэсэн үгийн А балархай ах шиг маань энд байхгүй болсон. Яагаад байхгүй болсон бэлээ хүмүүстээ гээгдсэн бэлээ. А зүйтэй балархай ах шиг нэг үүрэгтэй байвал гээгдэн гэж үзсэн шүү дээ. За тэгвэл бүгдээрээ тэгж тайлбарлана. За балархай ах шиг гэдэг үгийг бүгдээрээ давчлаад B гэж бичиж. Балархай ах шиг гэсэн үг шүү хүмүүстээ. Балархай ах шиг нь нэг үүрэгтэй. За басаллаа багш нь үүрэгтэй. Нэг үүрэгтэй. Учир яасан байна. Окей гэж тайлбарлаж байна тийм ээ. За тэгвэл үнэг гэдэг үгийг бүгдээр авч үзье. Үнэг гэдгийн балархай ах шиг хэдэн үүрэгтэй байна вэ? Ямар үүрэгтэй байна вэ гэдгийг харъя. За үнэг гэдгийн балархай ах шиг бол г гээгүүлэгчийг ихшигжүүлж байна. За харин энийг яаж байгаа болов вэ? Өө зүйтэй маш сайн байна. Үнэг гэдгийн балархай ах шиг энэ гээгүүлэгчийг ялгаж байгаа шүү дээ хүмүүстээ. Хэлний үзүүрийн энийн ард байгаа А, Э, О, Ö ялгах үүрэгтэй байдаг. Тэгвэл энд балархай ах шиг маань 2 үүрэгтэй байна. Тоолоод үзье. 1, 2. За г гээгүүлэгчийг ихшигжүүлэх, N гээгүүлэгчийг ялгах үүрэгтэй байгаа юм. За багш энд биччихье. 2 үүрэгтэй байгаа шүү дээ. За тэгвэл үнэг гэдэг маань M үг учраас M үгийн И-г авнаа. За залгаад өчээрэй хүмүүстээ үнийг гээхгүй бичнэ. За энэ байж хахад гээгдэггүй. Яагаад гээгдэггүй лээ хүмүүстээ? Өө зүйтэй. 2 үүрэгтэй учраас гээгдэхгүй шүү дээ. За тэгвэл одоо бүгдээрээ тайлбарлая. Балархай ах шиг гэдэг маань Б гэж бичсэн шүү дээ. За бүгдээрээ та нар бүгдээрээ хүмүүстээ дөрмөө тайлбарлахдаа шинэ мөрнөөс эхлэж тайлбарлаарай. Багш нь бол самбар жоох учраас ард нь багтааж өчөж байгаа. Та бүхэн бол үгээ биччихээд тайлбарлахдаа доод шинэ мөрнөөс нь эхлэж бичиж шүү хүмүүстээ. За балархай ах шиг нь 2 үүрэгтэй учир яах нь учир гээгдэхгүй. За ингэ тайлбарлана. За балархай ах шиг нь 2 үүрэгтэй учир гээгдэхгүй гэж тайлбарлах юм тийм ээ. За тэгвэл одоо бүгдээрээ загвар гэдэг үгийн балархай ах шигийг зурж үзье. Загвар гэдгийн А балархай ах шиг нь ямар ч байсан R гээгүүлэгчийг ихшигжүүлнэ. Харин V ихшигжүүлэх үлээ хүмүүстээ өөгүй. Яагаад гэвэл V урдаа ихшигтэй байна шүү дээ. За тэгвэл эндээс тоолох юм бол 1 балархай ах шиг нь 1 үүрэгтэй байна. За санал гэдгийн А балархай ах шиг хэдэн үүрэгтэй вэ? За зүйтэй. L гээгүүлэгчийг ихшигжүүлэх үүрэгтэй. Харин энийг яах вэ хүмүүстээ? Өө зүйтэй. Энийг ялгах үүрэгтэй байна. Хэлний үзүүрийн энийн ард байрласан балархай ах шиг ялгах үүрэгтэй байдаг. За тэгвэл одоо бүгдээрээ тоолж үзье. 1, 2. Энд байгаа А балархай ах шиг маань 2 үүрэгтэй байгаа ах нь шүү дээ тий. За битсэн гэдэг үгийн балархай ах шиг хэдэн үүрэгтэй байна вэ? За зурж үзье. Энэ гээгүүлэгчийг ихшигжүүлэх үүрэгтэй. За харин эсийг яах вэ хүмүүстээ сайдар ажиглаарай. Маш сайн. Энд эсийг ихшигжүүлнэ. Яагаад эсийг ихшигжүүлж байгаа юм бол хүмүүстээ? Их сайн. 2 заримдаг орсон байна шүү дээ. Заримдгийн дараа заримдаг. Заавал ардаа ихшигтэй байдаг гэж үзсэн шүү дээ. Тийм ээ хүмүүстээ. Тэгвэл энд 1, 2 үүрэгтэй байгаа байх нэ балархай ах шиг маань. За одоо бүгдээрээ R үгийг, M үгийг тохирохыг залгаад үүргийн тайлбарлаарай хүмүүстээ. За багш та нарт гэрийн даалгаварт. За
За мөн адилхан эдгээр үгэн дээр эр үгийн им үгийг залгаад тайлбарлаж бичнэ. Балархай агшин яагаад гэгдсэн бэ? Яагаад гэгдээгөө вэ гэдгийг тайлбарлана. За анхаарал хандуулсан хүүхдүүдтэй баярлалаа. Багштай даалгавраа илгээгээрэй.